мэддэг байсан. Одоо ер нь арга мартсан. Гэр Монгол бас тэр жигтэй үзчихсэн баг. Годом хэдэн нохоод явж байгаа юм байдгүй л байлаа да. Бүх хүнийг өстө татаж байсан. Манай хөдөө чинь тэр үед чинь нэг өнгөц зураг эхэлж гараагүй бид нар хараар үздэг байсан баг. Гэтэ хилээн ойлгохгүй ч гэсэн үзсэн шүү дээ. Ямар ч автобус байхгүй те ямар ч чиглэл байхгүй. Бүгдээрээ гэр гэртээ ороод зургатаа үздэг. 1996 онд гарсан баг. Тоглох гол гадаа гарахад тоглох хөвгтөл олддог байсан да. Рекорд гэдэг телевизэр шээстэй эргүүлж байгаа л өстө. Нэг сайн санахгүй байна. Стерлета тооны хоёрыг хэлдэг санаж байна. Оскар нэг тийм хор барьчаал яваад байд. Хормоо санаад юм. Тооны, Мигель Ангел, Чуито, Мигель Ангел. Тэгээд нууц ноёд ингээл тий. Хамгийн гол нь сэтгэл санаачны дүр нь одод нэг замуура. Стерлета ч бол аюу ядуу айлын охин байсан. Үнчин Охин бисэр тэгэл Мигель Ангел дуулаад Стерлетаны хоёр ихэр хөвгтөлтэй болдог. Мигель Ангел нэг ой санамжаа хардаа тэгээд Стерлета араас нь гүгээл. Стерлета ч бол ястаа яг амьдрахын төлөө зар сонирн бариад ажил хийхин төлөө аюу явдаг байсан. Тэгэхээр Тэр чи одоо ингээд ядуу хоосны ялгаа яг тэр үед яг гарч ирсэн. дахиад бид нар харах юм бол бүр танил хүн харсан юм шиг л болно.